Санхүүгийн тайлан, мөнгөн улсгал, татвар гэдэг 3 дугаар лекцээр бэлтгэсэн эхний бодлого FM 3.1. FM гэдэг маань Financial Management гэсэн үг, санхүүгийн менежмент. За энэ бодлого маань олон хөлбөмбөгийн тайлантай холбоотой бодлого. Бодлогын өгүүлбэр. Хэвлэх үйлдвэрийн цэвэр ашиг net income 3 сая төгрөг байлаа. Хөв ба татвар төлөхөө өмнөх ашиг EBIT нь 6 сая төгрөг. Татврын хэмжээ tax rate 40%. Хүүний зардал interest хэдвэ? За зөвлөмж орлогын тайлан зохиож ашиглавал энэ бодлого хялбархан бодогдно. За эхлээд net income буюу цэвэр ашиг яаж гарч болох вэ гэвэл татврын өмнөх ашигаас хасдаг нь татврын өмнөх ашигыг үйлддэг нь татврын хэмжээ байдаг. За тэгэл tax rate маань татвар гэсэн үг, EBIT нь татврын өмнөх ашиг. За тэгэл net income буюу цэвэр ашиг. За эндээс татврын өмнөх ашиг буюу EBIT-ийг хаалтны урд гаргачих юм бол хаалтны нэгээс хасах нь tax rate буюу татвар үлдэж байна. За тэгэхээр бидэрт олох ёстой зүйл маань татврын өмнөх ашиг байж байгаа. EBIT-ийн тэнцүү net income-ыг хуваадаг нь нэгээс хасах нь tax rate болно. За тэгэхээр одоо бодлогынхаа өгүүлбэрийг харцгаая. За тэгэхээр бид нар татврын өмнөх ашиг олохын тулд цэвэр ашигыг хуваадаг нь нэгээс хасах нь татвар байж байна. За тэгэхээр цэвэр ашиг хамгийн ихэнд 3 сая төгрөг гэдэг өвдсөн байж байна. Хуваадаг нь нэгээс хасах нь татвар байсан. Манай татвар 40%. За шалруулаад халуулчлаа. Яг хуваачих юм. За тэгэхээр нэгээс хасах нь 40 чинь 40%-га коэффициентийг шилжүүлэхээ мартаж болохгүй, өөрөөр хэлбэл 0.4 болгоно гэсэн үг. За тэгэхээр 3 саяыг хуваадаг нь 0.6 болж. За ингээд тооцохоор татврын өмнөх ашиг 5 сая төгрөг гарлаа. За үүний дараагаар бид нар tax expenses буюу татврын зарлалыг олно. За энэ яаж гардаг вэ гэхээр татврын өмнөх ашигыг үйлддэг нь татврын хувь хэмжээ байна. Tax rate. За тэгэл бид нар одоо өгөгдлөө харцгаая. Татврын өмнөх ашиг 5 сая гэж бид нар өмнөх хэсэгт бодсон байж байгаа. 5 саяыг үйлддэг нь татварчин 40%-гээр болгон өгүүлбэрт байж байгаа. Тэг шалруулаад би энэ сумаар харуулсан байна. Альбаа хаана гарсан. Тэгэхээр татврын зардал 2 сая төгрөг боллоо. За дараагаар бид нар юу олох ёстой вэ гэхээр хүүгийн зардал. Хүүгийн зардал яаж гарч болох вэ гэвэл орлогын тайлбарынхаа бүтцийг аваад үзэх юм бол хүү татврын өмнөх ашигаас хасдаг нь татврын өмнөх ашиг гэсэн үг. За тэгэхээр хүү татврын өмнөх ашиг буюу EBIT болгоны өгүүлбэрт өвдсөн байж энэ EBIT 6 сая төгрөг гэдэг. За тэрийгөө оруулчихна. Дараа нь хасдаг нь татврын өмнөх ашиг 5 сая гэдэг шалуулаад өмнө олчихсон байж байгаа. Хамгийн ихэнд бид нар тэгэл 6 саяас хасах нь 5 сая тэнцүү 1 сая болж байна. Энэ маань манай хүүгийн зардал боллоо. За тэгэл бид нар гол үзүүлэлтүүд олчихсон байгаа. Татврын өмнөх ашиг 5 сая төгрөг, татврын зардал 2 сая төгрөг, хүүгийн зардал 1 сая төгрөг. За тэгэхээр бид нар орлогын тайланг шууд хүү татврын өмнөх ашигаас байгуулж ийн гэсэн үг. Хүү татврын өмнөх ашиг маань 6 сая өгүүлбэрт өвдсөн байж байгаа. Доор нь хүү орж илж байна. Хүү. За хүүгийн зардлыг бид нар олчихсан байж байгаа. 1 сая гээд int буюу interest гэсэн үг. Энэ чинь хүү гэсэн үг 1 сая төгрөг. За дараагаар нь татврын өмнөх ашиг 5 сая гээд бас түрүүн бид нар олчихсан. Тэгэхээр EBIT буюу татврын өмнөх ашиг чинь 5 сая болно. За энэ тоо яаж гарах ёстой вэ? Давхар шалгаж явж болно. 6 саяас хасдаг нь хүүгийн зардал 1 сая 5 сая болно. За тэгэхээр одоо бид нар татвар 40% гэсэн юм чинь энэ 5 саяас 40%-ийг тооцоод үзнэ. За тэгэхээр 2 сая боллоо. За тэгэл бид нар өмнө тооцсон байсан орлогын тайлан нэрэж бид нар энийг оруулаад өглөө. За тэгчээд татврын өмнөх ашигаас хасдаг нь татврын зардал байна. Тэгэл цэвэр ашиг гардаг. 5 саяас хасах нь 2 сая, тэнцүү 3 сая. За тэгэл бид нар олох
болохоосоо бодлогоо өгүүлбэр хийгээд алцгаая. Хүүгийн зардал энэ тест хийдвэ гэсэн. Тэр хүүгийн зардал маань 1 сая гарсан. Энэ манай олгын тайлангийн тэр 2 дугаар мөрөнд шалруулаад харуулсан байлаа. За ингээд бид нар юм бодлого юм амархан бодогдлоо. Гол нь олгын үлдэнгийн тайлангийн бүтцийг сайн мэдчихвэл энэ бодлого хялбархан бодогдох байлаа. Анхаарал тавьсанд баярлалаа.